За сайн байцгаана уу? Эмээгээ өглөө. Өнөөдөр миний амралтын өдөр учраас өглөө босоод идэх юм хийж байна. Ингээ маш амттай сайхан 10 гурлаа зурлаа. Зөвхөн 13 биш энэ дээрээ би овёс хийцэн байна. Тал нь овёс, тал нь 10 гурл. Тэгээ ингээ сайхан зуураад тостой зүг юм балтай. Тэгээ сүүгээр зураад ингээд тавьсан байгаа. За энүүгээрээ одоо би хөргөчөндөө ингээд жижигхэн хэсэглээд тавган саунд хийж саулж тавьж байгаад ингээд снаксын оронд идэж болно. Өглөөний цайндаа идэж ууж болно гэд 10 гурлаа зураад тавьчлаа. За ямар ч хэлсэн ингээд 250 г 10 гурлыг бол зурсан. 250 г гэдэг нь би 100 г 10 гурил 150 г овёс хийсэн байгаа. Тэгээд дээр нь 25 г тос хийгээд цэцгийн тос хийгээд ингээд зурсан. Усны оронд бол би жоох ямааны сүг хийчихсэн байж байгаа. За ямааны сүгээ бол ингээд буцлагсан өрөм загсааж байна. Ингээд жижигхэн хөрхөн хайруулын тавганд ингээд нэг 500 г сүгээр ингээд хийчихсэн байж байгаа. Ер нь тэгээ хийгээд санаа байвал юугаарч болно шүү дээ. Ер нь ямар ч юугаар л хийж болно. Ингээд одоо амин та нартаа санаа авах болов уу гэдэг жоохон бичлэгийг орууллаа.